өнөөдөр та бүхэнд өөрийн номын сангаас энэ 3 номыг бас онцгойлон авч үзэж, уншиж танилцахыг одоо зөвлөж байна. За эхний ном нь болохоор Эрх зүйн цэвэр онол гэдэг Хайнс Кайзны одоо бичсэн юм ном байгаа. За энэ ном бол эрх зүйн суурь ондуудын хүрээнд бол бас аргаан дагуулсан нэлээд одоо шуугантай ийм бүтээл болсон байгаа. Кайзны хувьд бол өөрөө эрх зүйн зам ёсны одоо эрх урсгалын сургуульч өөрийн нормативист одоо онолыг баримтлан бүтээлүүдэд төрөвдөг ийм хуульчид одоо миний сонирхлыг татсан. Учир нь одоо альва хуульч эрх зүйн онолын аль нэг талыг одоо баримталдаг, аль нэг тал дээр одоо илүү ихтгэл үнэмшлэн тогтдог. За тэгэхээр миний хувьд бол зам ёсны эрх зүйн одоо суурь онол зарчмуудыг бол хүндхэн үздэг, илүү надад ойр байдаг. Тэгэхээр би өөрийнхөө үзэл баримтлал бодлыг бас нэг талаас сорж үзэх, цааж үзэх, эсвэл баталгаажуулах зорилгоор би энэ номыг анх нэлээд хэдэн жилийн өмнө авч уншиж байсан. Үндсэн зарчим нь юу гэхээр эрх зүй бол одоо бусад шинжлэх ухаан, одоо жишээлбэл сэтгэл зүй, улс төр судлал, нийгэм судлалын бусад одоо ухагтхуунаар дүүрсэн гэдэг юм уу, бохирдсон гэдэг юм уу, ийм одоо хитрхи хит их өргөн хөрөө утгатай болсон. Үүнийг болсон байдаг. Үүнийг бол одоо бусад энэ концепцээс нь салгаж цэвэр эрх зүйн онолоор нь үлдээх гэсэн ийм сонирхолтой ийм үзэл баримтлалд энэ ном тулгуурлаж бичигдсэн байгаамаа. Үзэл баримтлал эрх зүйн хандлага нь тогтворчж байгаа. Одоо эднүүд бол энийг уншиж судлахыг бол би зөвлөж байна. Миний дараагийн танилцуулах ном бол ийм ном байгаа. За энэ ном болохоор эрүүгийн эрх зүйн загваруудын харьцуулал гэсэн ийм агуулгатай ийм ном. Энэ номны онцлог нь бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар биш, эрүүгийн эрх зүйн тийм. Энэ бол яг л бүхий л одоо тал. Жишээ нь цагдаагийн байгууллагын олон талт үйл ажиллагаанаас ахуулаад прокурор, шүүх, за ингээд удмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа багтаан, хууль, хүчний цагдаагийн шүүн таслах ажиллагааны за прокурорын хяналтын бүх байгууллагуудын одоо үйл ажиллагааг бүхэлд нь авч үзсэн. Түүнийг одоо гарал үүсэл, түүхэн уламжлал, тогтолцооных нь онцлогтой. За мөн одоо түүнийг хэрэгжүүлдэг, авч хэрэгжилж байгаа тийм нөлөө бүхий улсуудын жишээн дээр их тодорхой авч үзсэн ийм ном. За танилцуулах 3 дахь ном ба биткойн ба блокчейний тухай үндсэн ойлголтууд гэсэн ийм бүтээл байгаа, ийм ном байгаа. Монгол хэл дээр энэ бол орчуулагдсан ном. Тэгэхээр илүү олон хүн унших танилцах юм боломжтой ном. За ном бол үндсэндээ юугаар ач холбогдолтой юм бэ гэхээр энд криптовалют, токен, блокчейний технологиг талаар бол айгүй энгийнээр тодорхой зэгцтэй тайлбарсан юм бүтээл. Би бол өөрөө шүүгч хүн. Тэгэхээр хэрэг маргаантайгаа холбож энэ номыг бол сонирхож уншсан байгаа. Саяхан уншсан ном энэ ном бол. Сошиалээр бүрэлдэж бий болж байгаа нийгмийн харилцаа шүү дээ. Криптовалютын харилцаа. Үүнтэй холбоотойгоор хэрэг маргаанууд бол аль хэдийн шүүхээр одоо шүүхэд шилжээд шийдвэрлэгдээд эхэлсэн байдаг. Гэтэл яг энэ криптовалютын өөрийн үндсэн ойлголт түүнтэй холбоотой блокчейний технологи бол нэлээд нарийн шинэ технологи, шинжлэх ухааны шинэ дэвшилттэй холбоотой учраас энд яалчгүй өөрийн мэдлэгийг дээшлүүлэх, өргөсгөх илүү нарийн ойлголттой болох хэрэгтэй. Хэрэг маргааны хянан шийдвэрлэхэд бол ойлголттой болох шаардлагатай болж байгаа. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.